2F3 за тэгээ Италийн мэдээж ихний нүүдлүүд бас ойлгомжтой. За тэгээ хүүдийг 4 гэж байгаа чухал нүүдлийн E5, E5 гэхлээр морлон товтлно. За мэдээж тэмээгээ буцаад авчна. Тэгээд D4 дээр байгаа хүүгээ буцаад идчихэ. Энэчнээс B4 юм уу B6 гэж юу хараас хүмүүс төгөлдөг. B6 гэж байгаа үед бол бид морь C3 гэж эхэлнэ. За сэлгээ хийлээ гэж бодоод бид арай сэлгээ хийхгүйгээр тэмээ E3 гэж байгаа. Яа сэлгээ хийхгүй байна вэ гэхээр бид нар бас заримдаа урттай шилждэг болохоор эхлээд тэмээгээ гаргаж. За одоо тэмээ J4 гээд бирс тэгээ морь хоёрыг ингээд харсаа гэж бодъё. Тэгэх юм бол сэлгэж болохгүй маш чухал нүүдэл нь бирс C2 байгаа. За бирс C2 гэхээр айл энэчнээс мэдээ зөндөө олон өөр нүүдлүүд байгаа. Гэхдээ хэрвээ морийг идэх юм бол бид нэр буцаж идээд ийшээ тэгтэн чухал нүүдэл нь хүүгээрээ буцаж морийг идэх ёстой. Тэгэхгүй бирсээ алдчихна. За тэгээд айл А6 гэлээ гэж бодоход тэмээ D3 гэж хагаад айлын ноёнлон товтлох гээд товтлж байна. За тэрэг J1 мэдээж нээлттэй шуумлаа авчирна. Энэчнээс бол шууд ингэж айл хэрвээ хүүгээ идүүлэхгүйгээр ноёаш 8 орчих юм бол бид нэр сэлгээгээ хийгээд за тэгээд тэргээ ер нь бол давхарлаж байна. Айлд нэг манай ноёнлол товтлохоо байхгүй. Бид нар бол мэдээж харын ноёнлоо товтлж чадна. Яагаад гэхээр манай бод болгон харын ноёнлоо харж байгаа болохоор. За тэгээд энэ хүртэл бол хэрвээ чийжилчих юм бол мэдээж дараа нь бол хожих маш амархан болно. За энэчнээс айл ямар нэгэн иймэрхүү нүүдэл хийлээ гэж бодъё. Тэгэх юм бол бид нэр бараг тэмээгээ зүгээр ийшээ татчихвал зүгээр айл энийг бол идээд байж чадахгүй шагнаа. Гэхдээ идэхгүй айлаа гэж юу юм болчихж байгаа. Яг хамаагүй бид нар шагнантай болохоор. Энэ дээр нэг симултан үүсгэжээ. Тэгээд та хоёр линкийг явуулаад зүйлээ ахиад энэ хавьд